Японы экспорт дэлхийн зах зээл дээр эргүүлээд хөл авч эхэлж байгаа. Японы нийт эдийн засагт энэ бол сайн. Гэхдээ хөдөлмөрийн гэрээтэй йенээр цалинжиж байгаа мөнгө гадагшаа явуулдаг хүмүүсийн хувьд бол энэ хохиролтой монголчууд. Токиод Японд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 12 сарын 6-нд хагасаа өдөр 12 цагаас 4 цагийн хооронд анхан шатны хөрөнгө оруулалт ба хувийн санхүүгийн сургалт болох гэж байгаа шүү. За, дэлгэрэнгүй мэдээлэл энэ постны доор эсвэл дээр байгаа шүү. За, контент өргөжлүүл. Япон улсын эдийн засаг яахаар байна? Йен хаашаа явах юм бэ? За, та энэ дунд Японд амьдарч байгаа, ажиллаж байгаа, хөдөлмөрлөж байгаа, тэнд мөнгө хөрөмтлүүлж байгаа зөндөө олон хүмүүс нь байгаа. Та нарт зориулаад ерөөдөө сүүлийн үеийн йений тренд эдийн засгийн тухай мэдлэгээ хуваалцъя. За, йенийг энд 1971 оноос өнөөдөр хүртэл ингээд таад харуулсан байна. За, 3 цаг үеэр ерөөдөө тайлбарлая гэж бодож байна. Номер 1 1970-аас 1984 он хүртэл. За, хоёр дахь шат 1985 оноос 1995 он хүртэл яг ингээд таад харж байна те. За, 1971 онд йен долларын ханш ойролцоо 360 таа байсан. За, хоёр дахь цаг үе 1985 онд йен долларын ханш 260 дээр эхэлсэн бол тухайн цикл мөчлөг дуусныхан дараа бараг 80 хэд дээр дууссан. За, тэгээ гурав дахь цаг үе хизээ бэ гэх юм бол 90-ад оноос ойролцоо 2019 одоо ковидын үе хүртэл йен ойролцоо 130-аас 80 хооронд хэлбэлцэж исэн. Гэхдээ одоо шинэ цаг үе эхэлж байна. Одоогийн байдлаараа йен доллар 150 таа байгаа. Тэгээ хүмүүс юу бодож байна гэх юм бол энэс өшөө дээш явахгүй хаа, буцаагаад бурах хаа. Таад миний YouTube channel буюу Facebook-ыг ухах юм бол 2019-2020-21 оны үеэр би юу ярьжсэн бэ гэх юм бол энэ йен маань 160, дараа нь 200, тэгээ буцаага 300 йен доллар руу явах магадaltaй байна гэсэн чинь хүмүүс юу гэж хэлж ирсэн бэ гэвэл идрээ солиороод байгаарэ, тийм хизээж болохгүй, йен доллар бараг уялдаатай хизээж хөдлөхгүй. За, тэгээ одоо 160 болцсон байна. Тэгээд йенээрээ цалин авж байгаа, йенээрээ 8 хийж байгаа, йенээрээ үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс сүүлийн 2-3 жилийн хугацаанд юу амссан бэ гэх юм бол ханшны зөрүүнээс боолж байгаа алдгалал. За, тэгээд яах юм бэ? За, жоохон түүх орчие. Ер нь энэ шинжилгээ ханаас эхэлж байгаа юм бэ гэх юм бол 1970 оноос эхэлж байгаа. Тухайн үед Америкийн эдийн засаг юу болсон бэ гэх юм бол томоохон нефтний шок болж исэн. Тэгээ OPEC орн одоо нөгөө нефт, газ олборладаг Араб, Кувейт, Ирак гэх мэт орнууд юу исэн бэ гэх юм бол oil embargo зарласан. Америкчууд баларсан. Яг л хамаг нефтээ гадаадасаа худалдаж авдаг байсан доллараараа. Тэгээд Ричард Никсон бас доллар алтны уялдаагийг байхгүй болгосон. Тэгээ гинт юу гараад ирсэн бэ гэх юм бол мэргэжлийн хувьд юу гэж хэлдэг юм бэ гэх юм бол floating exchange rate. Тэр юу юм бэ гэх юм бол хөвдөг ханш. Алтны уялдаа байхгүй. Йен, доллар ерөөхдөө одоо бүх эдийн засгуудын цаана эсвэл мөнгөн дэвсгэрийн ард юуч байхгүй. Бараг зүгээр эдийн засаг байгаа, татвар төлөгч байгаа, бүтээмж нь байгаа. Өмнө нь бол алт байдаг байсан. За, тэгээ Америкчуудын 1970 онд юу болсон бэ гэх юм бол нөгөө автомашин, мотор, дизель, ачааны машин гэх мэтчлэн генераторууд бүгдээрээ юу хэрэглэдэг байсан бэ гэх юм бол нефт хэрэглэдэг байсан. Нефт хямдхан байсан болохоор Америкийн машинууд маш их хэмжээний одоо бензин зарцуулдаг одоо gallon guzzler, gas guzzling машинууд байсан. Тэгээд нэмээд Америкийн автомашины зах зээл дээр бас өрсөлдөгч сүртэй байхгүй. Тэгээ гинт Япончууд 1950 оноос 1970 оны хооронд ямар нэр хүнтэй байсан бэ гэх юм бол хогийн машин үйлдвэрлэдэг. Ямар ч хэрэггүй. За, бид нэр 5-10 жилийн өмнө хятад машин гэхээр эвдэрдэг хог. Одоо багаараа хятадууд юу хийжийнэ гэх юм бол Япончуудын араас явал бас чанартай машин үйлдвэрлээд нэр хүнд нь бас ингээд дээшлээд явж байгаа. Япончууд ерөөдөө яг адилхан стратеги баримталсан. За, тэгээ Япончууд Honda, Toyota гэх мэт шин компаниуд өөрийнхөө загваруудаа танилцуулсан жижигхэн мотортой, чанартай, эвдэрдэггүй, хямдхан.
Яагаад хямдхан юм бэ гэх юм бол энэ йений хаашнаас харж болно. Японд үйлдвэрлэгдэж байгаа. Японы ган ашиглаж байгаа. Японы хөдөлмөр, Японы үйлдвэрлэл, Японы санхүүжилт зээл гих мэтчлэн. Тэгээд доллар йений хааш Япончуудад маш ашигтай. Сонирхолтой байна уу? Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө оруулалтын өндөр өгөөчийн төлөө. Манай автоматикийн харилцагч зориулаа. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү. Энэний төлөө л харилцагчийн төлөө энэ хийдэг. Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөчтэй хөрөнгө оруулалтын багц сонирхож байгаа юм бол автомат 75 сүлд ор мэдээлэл байна. За, контент өргөжлөл. Тэгээд доллар йений хааш Япончуудад маш ашигтай. Тэ? Йен 300 доллартай харьцуулах юм бол за тийм учраас ер нь бол Японоос гаралтай бүтээгдэхүүн бүгдээрээ хамаагүй хямдхан. За та төсөөл үзчих 10 жилийн өмнө доллар төгрөгийн ханш тэ 1500 хавцаа байсан бол одоо 3800 болцсон байгаа. Тэгээ юу болж байна гэх юм бол Монголын экспорт илүү өрсөлдөх чадвартай болж байгаа. Яагаад вэ гэх юм бол Монголын бүх зардал төгрөгөөр тооцогдож байгаа. Монголын цалин, цахилгаан гих мэт шин бүгдээрээ төгрөгөөрөө гэхдээ дэлхийн зах зээл дээр төгрөг маань суларч байгаа юм бол Монголоос бараа бүтээгдэхүүн хөдөлмөр хүний одоо хөдөлмөрийг худалдаж авах хямдхан. За Япон бас тийм байсан. Япон бол экспортороо ерөөдөө дэлхийг эзлээд ирсэн. Номер 1 юу юм бэ гэх юм бол мэдээж бүтээгдэхүүний чанар, номер 2 юу юм бэ гэх юм бол ханшин маш сул байсан болохоор дэлхийн зах зээл дээр ерөөдөө дэндүү хямдхан тэ йен байсан болохоор дэлхийн экспортыг хамаад авсан. Германчууд яг адилхан бодлогыг баримжуулаад тэргүүрээ дамжуулаад бас амжилтанд хүрч ирсэн. За Солонгос бас тийм, Америк Герман бас тийм, Япончууд бас тийм. Тэгээ өнгөрсөн 20 жилийн хугацаанд яг адилхан стратегийг хэн ашиглаж байгаа юм бэ гэх юм бол Хятадын юан RMB бас дэлхийн зах зээл дээр хиймлээрээ хямдхан энүүгээр дамжуулаад Хятадууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол өөрийнхөө экспорт, өөрийнхөө дотоодынхаа үйлдвэрлэл, гадаад зах зээлд зориулсан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж байгаа. Япончууд яг адилхан стратеги ашигласан. За гэхдээ та энэ чартыг харж байгаа юм бол юу болсон бэ гэх юм бол йен маань 1970 оноос 1990 оны хооронд асар хурдтай чангарсан. За бараг дэндүү хурданд чангарсан. Яагаад юм бэ гэх юм бол энэ бараг зохион байгуулалттай байсан. Яагаад тэ ойлгомжтой. Япончууд тэ асар их юм үйлдвэрлээд Америк руу экспортлоод экспорттой доллар олгоод тэгээд Хятадууд Япончууд ямар асуудалтай болсон бэ гэвэл дэндүү их доллартай байсан. Баахан бараагаад гэж явуулдаг, баахан доллар орж ирдэг. Тэгээд тэр доллараараа юу хийдэг юм бэ гэвэл ханшаа тогтвортой байдлахын тулд Япончууд юу хийсэн бэ гэх юм бол тэр доллараа дотоодын зах зээлийн хөрөнгө оруулалт хийгээгүй юу хийсэн бэ гэх юм бол цуглуулсан доллараа гадагшаа явуулсан. Энүүгээр дамжуулаад компаниуд ерөөхдөө гадаадад Америкт салбаруудаа нээсэн хамгийн тэргүүлж алхаж исэн компани жишээлбэл Sony. Та энэ Akio Morita сангийн номыг уншсан бол маш сонирхолтой Made in Japan. Тэгээ би одоо баг нэг 2-3 удаа уншиж ирсэн. Юу исэн бэ гэх юм бол Fifth Avenue Нью-Йоркт өөрийнхөө анхныхаа flagship store-а нээсэн. Тэд юу зарж исэн бэ гэх юм бол хамаагүй хямдхан ба чанартай цахилгаан бараа гэх мэт. Та мэдж байгаа хэрэг Sony-гийн Walkman, mini disc player, Triniton зурагт те 90-ад оны үеэр зурагт үзчихсэн бол хамгийн чанартай зураг харах байсан байх юм бол Sony-г. За яг адилхан юм явж исэн. За тэгээд экспортороо бум хийсэн. Дэлхийн номер 2 гэдгийн засаг болоод асар их худалдаагаар дамжуулаад ашиг хийгээд Америкчуудын хөрөнгүүдийг худалдаад аваад эхэлсэн. За тэгээ Америкийн хэвлэл мэдээлэл ингэ бичсэн байна те. Japan buys US with our money. Япончууд Америкийг бидний өөрийнхөө мөнгөөрөө худалдаж авч байгаа. Тэр мөнгө нь хаанаас гарч байгаа юм бэ гэх юм бол экспортын ашгаараа. За тэгээд Америкчууд Япончуудаас айгаад эхэлсэн. За яг адилхан өнөөдөр Америкчууд хинээс айгаад эхэлсэн бэ гэх юм бол Хятадуудаас айгаад эхэлсэн. Тэгээд тэ Mitsubishi компани юу хийсэн бэ гэх юм бол Нью-Йоркийн зүрх яг төвд нь байгаа гол мах гэх юм уу да Rockefeller Center-ийн талыг худалдаж авсан чинь Америкчууд бүгдээ паникт орсон. За ингээд энэ үргэлжлүүлээд явах юм бол ерөөхдөө бид нар баг Япончуудад эзлэгдэх юм байна гэсэн паниктанд ороод тэгээд the Japaning of America, Japanese go on a buying spree. Одоо бүр ингээд Япончууд Америкт ирээд
Тэ манай хөрөнгүүдийг ингээ тэр чигтээ хамаад авч байна. За тэгээд автомашины үйлдвэрлэлийн компани, ханган нийлүүлэлтийн сүлжээ, үл хөдлөх, оюуны өмч компани, газар гих мэтчлэн бүгдийг Япончууд ерөөхдөө худалдаж авах гэж үзсэн. За тэгээд Америкчууд бас яг өнөөдөр Дональд Трамп юу хэлж байна гэх юм бол бид нарыг Хятадууд шулж байна. Биднийг Европчууд шулж байна. Бид нар юу хийж ийнэ гэх юм бол тэр гадаадын бараа худалдаж авч байгаа. Тэгээ Япончууд бас өөрөө юу хийсэн бэ гэх юм бол өөрийнхөө зах зээлээ хамгаалсан. Маш өндөр татвараараа, хуулиараа гих мэт чинь та одоо баг Японд гадны машин баг байхгүй. Яг уу премиум үнэтэй герман машин тэнд ингээ байгаа, Tesla машин гих мэт чинь байгаа. Гэхдээ импортын татвар Японд асар өндөртэй. Энэгээр дамжуулаад юу гэдэг юм бэ гэх юм бол Япончууд өөрийнхөө зах зээлээ хамгаалдаг. Америкчууд өөрийнхөө зах зээлээ тэгж хамгаалаагүй учраас автомашины зах зээлээ Америкчууд ерөнхийдөө хэд алдсан бэ гэх юм бол Япончуудад, дараа нь Германчуудад, тэгээ одоо баг зэрэг Хятадуудтай алдах гад байсан чинь Америкчууд одоо баг Хятадын машин дээрээ 100-аас дээш процентын импортын одоо татвар тавьж байгаа гараа дамжуулаад баг хоригдж байгаа. Protectionism болсон. 1980-ад оны үеэр Ronald Reagan бас Republican ер нь бол Donald Trump-тай адилхан бодлого явуулж байсан. За, ерөнхийдөө түүхт давтагдж байгаа гэсэн үг. За, тэгээ Америкчуудын удирдлагын доор томоохон улс орнуудын төв банкирууд ер нь 1985 онд уулзаад тэгээ юу зарласан бэ гэх юм бол Plaza Accord. Тэгээ удахгүй Donald Trump-ын засгийн газар бас Mar-a-Lago Accord-аар зарлах байхаа. Гэхдээ цаг нэрээ болоог байх магадгүй 1 юм уу 2 жилийн дараа тэг амжилттай яваад чадах юм бол. Тэгээ Plaza Accord-ийн гол зорилго нь юу байсан бэ гэх юм бол гадаад орнуудын валютыг чангалах зорилготой байсан. За, йен чангарсан, Deutsche Mark чангарсан, Европын мөнгөн дэвсгэр бүгдээрээ чангараад тэгээ экспортын давуу эрхүүдээ баг зэрэг алдчихж байгаа. За, тэгээ таад ингэ харж байгаа юм бол энэ 1985 онд батлагдсан одоо энэ бодлого маань йенийг 240-өөс 100 хэд лөө хэдхэн жилийн дотор буулгасан. За, тэгээ юу болсон бэ гэх юм бол Япончуудын худалдаж авсан Америкийн хөрөнгийн үнэлгээнд буурч байгаа байхгүй юу? Окей. Яг гэх юм бол тэд нар ингээ доллараар худалдаж авсан 1980, 1970 оны үеэр. За тэгээд гэхдээ Япон компаниуд өөрийнхөө тайлангаа танилцуулахдаа, өөрийнхөө ашигт ажиллагаагаа танилцуулахдаа йенээрээ тайландаг байсан. Төсөөл үзчих. 10 жилийн өмнө тэрбум доллараар авсан хөрөнгө тэ йенээрээ 240, 250, 300-аар тооцож байсан бол одоо тэр тэрбум долларын хөрөнгө гинт 100-аараа тооцогдож байгаа. Бараг гадны хөрөнгө оолт дээрээ Япончууд нийтээрээ 50, 60, 40% алдгал хүлээж авах ёстой болоод Япончууд паниктад юу хийсэн бэ гэх юм бол тэр хөрөнгүүдэд зараад мөнгөө хаашаа дуудсан бэ гэх юм бол өөрийнхөө орон руу дуудсан. За, энд айгүй тодорхой харагдчихэв те Plaza Accord зарлагдсныхын дараа ерөөхдөө доллар маань суларсан, бусад валютууд ерөөхдөө чангарсан. За, Япон руу асар их мөнгө орж ирээд юу болсон бэ гэх юм бол та зүгээр ингэ харчих заяа. 1980-ад оны үеэр Nikkei хан шидтэй байсан бэ гэх юм бол ойролцооныг 7000 та. За, тэгээ ерөөхдөө нөгөө йений ханшин тэ чангараад ирсэн чинь нөгөө компаниуд гадны хөрөнгө оолтоор алдгал хүлээж аваад Япончууд юу хийгээд эхэлсэн бэ гэх юм бол йений буцаагаад юм уу долларын хөрөнгүүдэд зараад буцаагаад Япон руу авчирсан. За, тэгээ юу болсон бэ гэх юм бол тэр мөнгөөрөө юу хийх юм бэ? Үл хөдлөх авсан, хувьцаа авсан. Бараг бүх юм ингээд Япончууд тэр илүүдл мөнгөөрөө худалдаж авсан. Тэгээ юу болж байна гэх юм бол Японы дотоодын зах зээл дотор асар том тэ хөөсрөлт бабл үүсэж байгаа. За, тэгээд та ингээд харж байсан. Энэ үеэр йен маань 240-оос 100 руу 80 руу буурж байх үедээ ямар их йен руу Япон руу буцаагаад ирээд тэгээд богино хугацаанд 10 жилийн дотор йен маань 7000-аас бараг 38900 хүрсэн. За, тэгээ энд юу болж байна гэх юм бол хүмүүс тэ сандраад шунал нь хөдлөөд тэгээд энэ бол өнгөрсөн 30-40 жилийн хугацааны хувьд тэ хөрөнгийн зах зээлийн хамгийн том бабл хөөсрөлтийн нэг юм. За, тэгээд доллар, Deutsche Mark бүгднийг Япончууд зараад гинт гадаадаас тэ урсах буцаагаад ирэх мөнгө нь дууссан чинь дараагийн худалдаа авч байхгүй. Худалдаж авах мөнгө байхгүй. Тэгээ зээл авсан гэх мэт чинь тэгээ юу болж байна гэх юм бол тэ энэ bubble маань хагарсан.
За тэгээ энэ хагаралтаас энэ шокноос Японы хөрөнгөний зах зээл ойролцоо 20 жил тэ ер нь бол босч ирээгүй. Та нарж байгаа бол йен мэн ингээл доош явсан. За тэгээ юу болж исэн бэ гэх юм бол йений ханш чанга. Тэгээ йений ханш чанга байна гэдэг чинь ер нь бол тэ экспортынхаа давуу талаа алдсан байгаа гэсэн үг. Энүүгээрээ дамжуулаад юу болж байна гэх юм бол экспортын зах зээл дээр үндэслэн эдийн засаг, Японы эдийн засаг ерөөхдөө хямраад эхэлж байгаа. Тэгээ Япончууд муу гадны хөрөнгө оруулагч юм уу санхүүгийн мэрэгчлэн энэ 1990-ад оноос 2020 оны үеийг яаж дууддаг юм бэ гэх юм бол lost decades нөө алдагдсан 30 жил одоо субботник хийсэн. За энэ үед юу болсон бэ гэх юм бол энэ экспортын зах зээлийг Япончуудаас хэн булгаад авсан бэ гэх юм бол эхлээд Солонгосчууд булгаад авсан. Солонгосын won ерөөхдөө бас хэмлээрээ дэндүү сул байгаа. Гэхдээ Америкчууд энэ дээр нэг сүртэй арга хэмжээ аваагүй. Тэгээд 2000 оноос хойш Хятадууд дэлхийн худалдааны байгууллага World Trade Organization руу орсныхаа дараа бас Япончуудын эзэлж исэн зах зээлийг авсан байгаа. Та ингэ харж байгаа юм бол 1980-ад оны дундуур Япончууд бараг дэлхийн экспортын 10%-ийг эзэлдэг байсан бол энэ одоо 2.83 руу агшсан байгаа. Энэ байрыг хэн авсан бэ гэх юм бол одоо Хятадууд авсан байгаа. Энэ юутай холбоотой юм бэ гэх юм бол йений ханштай холбоотой. За тэгээд хэдүүлээ энэ 3 дахь цаг үеийг дөнгөж сая ер нь дуусгасан гэж хэлж болно. Тэгээд сонирхолтой таад 1980 2000-ад оны Японы кино, аниме, манга харах юм бол тий үн хашны дараа адилхан. Комбини орно, эсвэл тэр вендинг машинаас нэг ногоон цай аавн, ус аавн тий гэх мэт чин Asahi Pio, Kirin, Suntory whisky гэх мэтчлэн тэгээд таад энэ донд бас маш олон пивчин байгаа тэрийг мэдчихээн. Тэгээд би энэ таад юу зүйлсэн байна гэх юм бол 1995 оноос тэ 2024 оны хооронд байгаа Asahi Super Dry 0.33 350 мл-тэй пивний. За тэгээд таад юу харж байна гэх юм бол 1995 оноос тэ баг 2013 14 оны хооронд Asahi-гийн үн ерөөсөө өсөөгүй. За тэгээ Японы эдийн засаг бүх баг бүтээгдэхүүнүүд ерөөхдөө яг тогтвортой. 500 йентэй үнэтэй байсан юм 1990 онд 2010 онд баг яг адилхан 500 йений үнэтэй байсан. За энэ дундуур нэг пив нэг 10-20 йенээр өссөн шалтгаан юу юм бэ гэх юм бол зүгээр арх пивний татварыг нэмсэн байгаа. Гэхдээ хэдэн оноос хойш ерөөхдөө инфляц буцаагаад ирсэн бэ? Үн ханшны өсөлт буцаагаа гараад ирсэн бэ гэх юм бол 2017 2018 онд. За юунаас болсон бэ гэх юм бол Abenomics гэж хэлдэг. Шинзо Абе ерөнхий сайд ямар бодлого явуулсан бэ гэх юм бол манай улсын инфляц хангалтгүй байна. За жирийн ард түмний хувьд бол инфляц өндөртэй байна гэдэг чинь муу. Гэхдээ хувийн хэвшилт компаниуд банкны салбарын хувьд ингээд бодоод үзэх юм бол инфляц нэг талтай давуу талтай. За Японы хувьд яагаад энэ нэртэйсэн бэ гэх юм бол 1990-ад оны үеэр зах зээл нь хөөсөрч байх үед бүх компаниуд, бүх банкуд, бүх иргэдүүд юу хийсэн бэ гэх юм бол асар их хэмжээний зээл авсан. За тэгээд инфляц юу хийдэг юм бэ гэх юм бол зээлийн дарамтыг буулгадаг. Монголчууд энийг бид нар бүгдээрээ мэднэ 2014-15 онд та нарын дунд бас 8% зээл авсан хүмүүс байгаа хаа. За тухайн үед 8% зээл авахдаа байрны урьдчилгаа бас хэцүү байсан. Сарын төлөлт бас өндөр, магадгүй сарын сая төгрөг. За тэгээ баг орлогынхаа 3.1 талын 8% зээл рүү явуулдаг байсан юм бол өнөөдөр тэр сая төгрөг баг юуч биш болцсон. Байрны үн 3 нугарцсан. Зээлний дарамт баг байхгүй болцсон. Тэгээ одоо бүр гэд ашигтай зээл. Тийм учраас 8% зээл монголчууд хаадаггүй байхгүй. Яг гэх юм бол мөнгөний үндэс нь үргэлж буурч байгаа учраас 5 жилийн өмнө, 10 жилийн өмнө, 20 жилийн өмнө авсан зээлүүд баг өнгөө шахуу болчдгийг. Энэ ямар механизм давуу талтай юм бэ гэх юм бол банкны секторыг тэ химлэрээ ирүүл болгодгийг. Тэ? Яг гэх юм бол 10 жилийн өмнө муу зээл өнөөдөр баг дарамтгүй болж байгаа байхгүй юу? За компаниудын хувьд бас 10 жил 5 жилийн өмнө авсан зээл өнөөдөр хамаагүй хямдхан болоод тэгэд компаниудад юу гэдэг юм бэ гэх юм бол инфляцаараа дамжуулаад тэд нар үрийн дарамтаасаа цаг хугацаагаараа баг автоматаар гарчдаг. Гэхдээ Японы эдийн засаг баг 20-30 жил инфляц байгаагүй. Муу зээл байсаар л байсан.
Зээлийн дарамт нь байсаар л байсан. Тэгээ энэ юу болдгийг бэ гэх юм бол эдийн засгийг ер нь бол дардаг, депрессэнд оруулдаг. За тэгээд энэ үн ханшин тогтвортой байна гэдэг чинь жирийн иргэнд бол сайн, ерөнхий эдийн засаг жоох муу. Тэгээд Шинзо Абед хинт дайн зарласан бэ гэх юм бол дефляцт дайн зарлаад юу исэн бэ гэх юм бол асар их хэмжээний мөнгө хэвлсэн. Гэхдээ Шинзо Абегийн бодлого нь тийм амар хүчтэй яваагүй. Хүмүүс бас юу хэлсэн бэ гэх юм бол хангалттай мөнгө хэвлээгүй гэх мэтчлээ. За тэгээ 2013 оноос 2019 оны хооронд инфляц бас нэг сүртэй өсөөгүй. Гэхдээ юу болсон бэ гэх юм бол ковидын хямрал ирсэн. Америкийн засгийн газар мөнгө хэвлсэн, Хятадын засгийн газар мөнгө хэвлсэн, Европчууд бүгдээрээ мөнгө хэвлсэн. Одоо инфляц буцаагаад ирсэн. Японд. Тэ? Одоо би бас өнгөрсөн жил Японд нэг сургалт хийсэн, хүмүүс юу хэлж байна гэх юм бол миний орлого хിവэрэ хүнс мөсний бүтээгдэхүүн өсөд байна. Тэ? Сарын эцэст хамаагүй бага мөнгө үлдэж би баг мөнгө хөрөмжлүүлж чадахгүй юм байна. Тэр бол нөгөө ард иргэдийн хохирол. Эндээсийн очиж байгаа юм бэ гэх юм бол компаниуд хөрөнгийн биерч. За тэгээ хэдүүл Японы Nikkei харцгаая. За энэ бол 1960 оноос 1990 он хүртэл нөгөө bubble үүсээд тэгээд Nikkei тэ 40 мянган гэж заяа. 1990 онд 40 мянга хүрсэн. Эргээд хизээ 40 мянга хүрсэн бэ гэх юм бол 2024 онд. 34 жил энэ Nikkei юу ч хийгээгүй. Тэгээ яагаад сүүлийн үед буцаагаад өсч эхэлж байгаа юм бэ гэх юм бол тэр инфляц. Компаниудын баланс буцаагаад ирүүл болж байгаа. Өмнө авч исэн тэр ингээд сунгаал яваад исэн зээлүүд одоо ерөөхдөө төлөгдөх боломжтой болж эхэлж байгаа. Тэгээд Nikkei одоо хаана хүрсэн байгаа юм бэ гэх юм бол all time high 50 мянга дээр. Одоо компаниуд буцаагаад ашигтай ажиллаж эхэлж байна. Дата центр хиймэл ойхан экспорт дээрээ Японы компаниуд буцаагаад өрсөлдөх чадвартай болж байгаа. За энэ бол нөгөө эдийн засгийн ямар нэг ичэд юусоо биш. Компаниуд илүү сайн ажилласан юм юусоо байхгүй. Юунаас болж байгаа юм бэ гэх юм бол йенээр одоо энэ Nikkei-г зүгээр доллараар хуваах юм бол тий. Яг гэх юм бол энэ Nikkei-гийн өсөлт тий. Йен 80 дээр байхаас 160-ын хооронд Nikkei зүгээр инфляцаараа дамжуулаад баг өөрөө нэг нуурах ёстой шүү дээ. Яг гэх юм бол йен долларын ханш тий нэг нугараад суларсан шүү дээ. Тэ ойролцоог 15 жилийн өмнө йен доллар 80 байсан бол одоо бараг 160 хүрсэн байгаа. 50%-аар суларсан байна шүү дээ. Гэхдээ Nikkei-г бас тэ доллараар хуваасан ч тэ 2005 оноос өнөөдөр хүртэл ерөөхдөө бодит өсөлт үзүүлсэн байгаа. За энэ юунаас болж байгаа юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой. Йенээс болж байгаа. За 80 долларын 80 дээр байх үед экспортын хэвд бол Япончууд маш хүнд байдалд байгаа. Гэхдээ одоо 160 дээр хүрээд ирсэн юм бол Япон хүний цалин дэлхийн зах зээл дээр хамаагүй хямдхан болж байгаа. Японд боловсруулсан бүтээгдэхүүн түүхийд хамаагүй хямдхан болж байгаа. Японы оюуны өмч, Японы түрээс, Японы зээл, Японы янз бүрийн санхүүгийн өртөг хамаагүй хямдхан болж эхэлж байгаа байхгүй. Энүүгээрээ дамжуулаад Япон компаниуд үн ханшаа йенээр өгтөө доллар, евро, юан нараа бараагаа хөдөлж авч байгаа хүмүүс жил болгон Японы бараа дэлхийн зах зээл дээр илүү хямдхан болж байгаа. За тэгээ ингээд техник шинжилгээ хараад үзэх юм бол йен ерөөхдөө яг хааш явах гээд байгаа юм бэ? Японы эдийн засаг яг яах гээд байгаа юм бэ? Японы компаниудын ашигт ажиллагаа нэмэгдэж байна. Японы экспорт дэлхийн зах зээл дээр эргүүлээд хөл авч эхэлж байгаа. Японы нийт эдийн засагт энэ бол сайн. Гэхдээ хөдөлмөрийн гэрээтэй йенээр цалинчж байгаа мөнгө гадагшаа явуулдаг хүмүүсийн хувьд бол энэ хохиролтой. Монголчууд. Тэгээ бид нар ингээд доллар хөрвүүлмээр байна эсвэл төгрөг йений ханш бас ингээд зэрэгцээд явна гэдэг чинь Япон мөнгө олж байгаа хүмүүс ерөөдөө бас хохиролтой. Яг гэх юм бол өмнө йений ханш чангардаг байсан, төгрөгийн ханш сулардаг байсан бол одоо тэр байхгүй болж эхэлж байгаа. Тэгээд нэмээд Японд дотоодын бүтээгдэхүүн илүү үнэтэй болж байгаа учраас тэ инфляц цалингийн өсөлтөөс илүү байх юм бол тэ сарын эцэст хоригдлуулсан мөнгө багасж байгаа байхгүй. За тэгээд ерөөхдөө энэ йен хаашаа явах төлөвтэй байгаа юм бэ гэх юм бол та ингээ харж байгаа юм бол одоо ерөөхдөө нэг consolidation phase дээр явж байгаа. Тэгэл йен ерөөхдөө эх 5 жилийн хугацаанд 200 220 хүрэх бүрэн боломжтой. Эх 10-аас 15 жилийн хугацаанд 260 280 300 лөө
ер нь бол энэ чартыг ингээ хараад үзэх юм бол бараг ойлгомжтой. За тэгээд миний зөвлөгөө юу юм бэ гэх юм бол те Nikkei руу хөрөнгө олт хийх одоо цаг үе ирсэн байна. Тэгэхээр йенээрээ цалинжиж байгаа юм бол сар болгоны эцэст тэ та мөнгө үлдэж байгаа юм бол тэ Америкийн валютаараа хөрөнгө олт хийгээрэй. Магадгүй жоохон алтны хөрөнгө олт хийгээрэй. Хувьцаалуу хөрөнгө олт хийгээрэй гих мэдчихнэ. Тэгэхээр мэдээж тэ боломжтой юм бол захиралтайгаа компанитайгаа яриад тэ жил болгон та нар тэ юу хийх ёстой юм бэ гэх юм бол цалингаа өсгөх ёстой. Гэхдээ компаниуд илүү ашигтай ажиллаж байгаа өрийн дарамтаас гарч байгаа эдийн засаг ерөнхийдөө бага зэргийн сэрэлт хийж байгаа учраас удахгүй бас йенээр Японд амьдарч байгаа хүмүүсийн цалин өснө. Гэхдээ доллараараа нэг сүртээ өсөхгүй. За тэгээ энэний тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл надаас юм асуумаар байгаа юм бол мэдээж удахгүй 12 сарын 6-нд Токиод сургалт болж байгаа тэр зарыг харсан байгаа. Токиогийн сургалт хэдүүлээ уулзгаа энийг бие бүр гэд наривчлаад таадад бас тайлбарлахад no problem. Bye bye. Токиод Японд амьдарч байгаа хүмүүс анхаараарай. 12 сарын 6-нд хагасаа өдөр 12 цагаас 4 цагийн хооронд сургалт болох гэж байгаа шүү. Сургалтын агуулга нь яг юу юм бэ? Хувийн санхүү бас хөрөнгө олтын анхны шатны мэдээлэл. Энэ сургалт нэрээр би таадад юу алдсан бэ гэх юм бол миний хамгийн амжилттай хөрөнгө оруулагч нарын нууцыг таатай хуваалцсан. Хизээ авах хэрэгтэй юм бэ? Хизээ зарах хэрэгтэй юм бэ? Ямар стратеги баримжуулах хэрэгтэй юм бэ? За хамгийн сайн хөрөнгө оруулагчийн тухай ярьж байгаа учраас хамгийн муу харилцагчийн тухай бас ярих хэрэгтэй. Тэр харилцагч хувьцаа жишээлбэл 400%-аар өсөж явахдаа 4 нуурсан гэсэн үг. Мөнгө алдчихсан. За тэр хүн ямар алдаа хийсэн юм бэ? Тэр алдаанаас өөрийнхөө хэрхэн хамгаалах юм бэ? Хэрхэн зөв шийдвэр гаргах юм бэ? Тэгээд мэдээж хувийн санхүүгийн хувьд бидний орлого өсөж байдаг. Гадаад амьдарч байгаа хүмүүсийн орлого Монголоос хамаагүй өндөр хэрнээ зарлага нь ингээд дагаа өсчдөг. Сар болгон ингээд мөнгө хардаг, цалин ордог. Тэгээд сарын эцэст мөнгө нь дууссан. Хоригдлох боломж байгаа хэрнээ бид нэртээр юу ч наалтдаг. За тийм үедээ ерөөхдөө ямар арга хэмжээ авах хэрэгтэй бэ? Тэгээд сургалтын эхний хэсэг эдийн засгийн суурь мэдээлэл, хөрөнгөний зах зээл ерөөхдөө яаж ажилладгийг, хувьцаа яг юу юм бэ? Яаж хувьцаалуу хөрөнгө олт хийдэг юм бэ? Тэр мэдээллийг та бүгдэнд өгнө. Сургалтын дундуур завсарлагаагаараа надаас чөлөөтэй юм асууж болно. Би бас намуудаа авчирч байгаа. За дэлгэрэнгүй мэдээлэл, байршил. Тэгээ яг хаана юм бэ? Хэдэн цагаас эхлэх юм бэ? Хөтөлбөр дэлгэрүүлээд бичсэн дээр юм уу доор. Тэгээ сургалтын дээр Токиод